Hi guys. Өнөөдөр видеогоор ингээд яаж verify яаж verify хийх гэж байгаа юм. За одоо жишээлбэл одоо би ингээд энэ руу ороод миний alt account болохоор энэ аккаунт руу ороод одоо юм байна. Тэгээд Discord server руу ороод Discord server руу орсныхаа дараа энэ verify гэж байгаа. Би энэ bot usage дээр нь бичдэг. За ингээд verify гэж бичээд ийм утгатай юм. Би өмнө нь ингээд verify гэж бичсэн болохоор энийг нь copy-доод шинэ браузер нээж аваад ийж ингэж аваад за тэгээд нөгөөт next дээр дараад за ингээд миний ингээд браузер дээр хаант оролцсон гэсэн аккаунт ингээд гараад ирж байгаа. Тэгвэл энийг ингээд дараад энэ дээр 3 секунд төлөөд энийг дараад ингээд сервер ямар сервер байсан болно л доо. Тэгээд жишээлбэл phishing сервер рүү ингээд зүгээр шууд тэгээд орчих болно. Тэгээд одоо минийх энэ шинэ аккаунт болохоор ингээд зүгээр шууд ганцхан сервертэй болохоор ингэж оруулаад за ингээд болчихж байгаа юм. За ингээд verify хийсэн болохоор ингээд чатлж болно. Тэгээд ингээд чатлна. Ингээд энэ зураг мем дээр тавьж болно. Ингээд энэ бичлэг ингээд дуусах юм. За баярлалаа.